За сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. Энэ бичлэгээрээ бид үхрийн ордын энерги ямар чанартай байдаг юм, хайр ба мөнгөн дээр яаж ажилдаг, өөрийн хамгийн хүчтэй талуудаа яаж зөв чиглүүлэх тухайг 10-аас 15 минут дотор маш ойлгомжтойгоор хүлээн авч үзнэ. Үхрийн орд гэдэг нь зүгээр нэг тайван хүн гэсэн үг ерөөсөө биш. Энэ бол бодит амьдрал дээр барьж болох үнц нь, тогтвортой байдал, чанар, мэдрэмж, төвчээр гэсэн том систем юм. Тиймээс ч одоо үхрийн ордны хүнийг ойлгохдоо яарахгүй гэхдээ буцдаггүй зарчмыг нь хамгийн түрүүнд санаж байх хэрэгтэй байдаг. Энэ бас нэг чухал зүйл байна. Юу байна вэ гэхээр үхрийн орд бол одоо сугар гаригийн орд. Сугар гариг гэдэг нь байна те хайр, гоо сайхан, таашаал, үнцэн, мөнгөний урсгал. Би юунд үнцэн өгдөг вэ гэдэг хэмжүүрийг илэрхийлдэг. Тэгэхээр үхрийн ордны хүн харьцаан дээрч тэр, мөнгөн дээрч тэр чанарыг хамгийн түрүүнд тавьдаг гэсэн үг. За тэгээд өнөөдрийн лекцийн бүтцийг одоо энгийнээр тайлбарлах юм бол эхлээд цөмөрөө огноо, мах бод, бэлэг чанар, фиксд чанарыг логикоор ойлгоно. Дараагаар нь хайр ба мөнгөн дээр те үхрийн хүн яаж сэтгэж, яаж үйлдэхийг задлахаа. Тэгээ 3 дугаарт болохоор давуу тал болон сорилтоо яаж одоо ялгаж харах вэ гэдэг зөвлөгөө. Тэгээд эцэст нь одоо үхрийн ордны аффирмац буюу дэлгүүр үгийг хэлнэ. За хэрвээ одоо өөрийн чинь орд тийм үү үхрийн орд биш байсан ч гэсэн одоо өөрийн чинь натал чартан дээр үхрийн энергийн эрчим одоо байж болно. Яаж байж болох вэ гэхээр зөвхөн нар дээр чинь одоо үхрийн орд байхгүй байсан ч гэсэн юу ч гэсэн мандалтын ордоо шалгаарай. Мандалтын орд дээр чинь үхэр байна уу? Сарны ордоо шалгаарай. Эсвэл тийм ээ одоо сугар гаригчин одоо Венус гариг одоо харуулъя. Одоо энэ гаригчин өөрийн чинь тэнгэрийн зурагны 2 6 энэ 10 гэсэн энэ 3 гэрүүдэд байгаа бол одоо танд энэ лекц шууд хамаатай гэсэн үг. За тэгээд өөрийгөө үхрийн орд мөн үү үгүй юу гэдгийг цөмөрөө бас натал чартаас ингээ харчих нэ. Тэгээд одоо эхэлцгээе. За нэгдүгээр цөмөрөө ямар хүмүүс үхрийн орд юм бэ тийм ээ? Одоо нарны ордон гэж байгаа штэ. Тэгэхээр нарны ордыг яаж мэдэх вэ гэхээр 4 сарын 20-оос 5 сарын 21 дотор турсан байх юм бол хамаарнаа. Энэ бол хаврын энерги тийм үү газардаж байгаа. Тэгээд тогтворчдог үе яахгүй юу? Яг ингээд хоньны орд тийм ээ одоо хоньны орд чи асаж байгаа гал штэ. Энэ эрчмээс хойш амьдрал бодит хэлбэрт шилжлээ гэсэн үг байхгүй юу? Тиймээс үхрийн ордтой хүн эхлүүлсэн зүйлийг бодит болгох талдаа бүр төрөлхийн авьяастай төрдөг гэсэн үг. За 2 дугаарт цөмөрөө харж байна тийм ээ. Газар гэсэн байгаа. Энд махбод ахгүй юу? Одоо шороо махбодтой гэсэн үг. Тэгэхээр энэ газар элемент гэдэг бол бодит үр дүн, практик шийдэл, тогтвортой бүтэц үхрийн ордны хүн ингээд сайхан ярихаас илүү хийсэн үнцэнтэй гэж үздэг. Тиймээс тэд итгэлийг ярваа нэгэн зүгээр үгээр биш үйлдэлээр бүтээдэг хүмүүс. Мөн газар элементтэй одоо ингээд мэдрэхүйгээр маш хүчтэй байдаг. Амт, үнэр, хөрөлцөх мэдрэмж, тухтай орчин хүртэл хамаарна. Тиймээс үхрийн ордны хувьд тайван орчин гэдэг нь зүгээр нэг ингээд сонирхол огтоосоо биш. Энэ бол тэдний энергийн түлш гэж цөмөр ойлгоноо. За 3 дугаарт нь бэлэг чанар гэж байгааз одоо арга бэлгийн бэлгэн гэсэн үг. Эмхтэй энерги. Энэ юу гэсэн үг гэхээр хүлээн авч боловсруулах, дотроо тогтоон барих, мэдрэмжээрээ хэмжих чанарыг хэлж байгаамаа. Үхрийн ордны хүн хайрыг ч тэр, мөнгийг ч тэр мэдрэмжтэйгээр хүлээн авч аажмаар өсгдөг гэж ойлгоно. Тэгэхээр нэг л өдөр тийм ээ гинт ингээд өөрчлөгдөхөөсөө илүү өдөр бүр баг багаар бат бөх болгодог ийм уртууд. Тиймээс үхрийн ордын одоо хариу үйлдэл нь заримдаа удаан мэд харагддаг боловч яг үнэндээ бол тэд шүүлтүүрдээд боловсруулад байж ядгаа. За 4-р нь одоо фиксд чанар гэж байгааз энэ ямар чанар вэ гэхээр маш тогтвортой, тууштай, нэг шийдвэл буцахгүй гэж байна.
Тэгээ давуу тал нь юу аах вэ гэхээр мэдээж эрэг барьсан зүйлээ дуусгадаг, үр дүн гаргадаг, хүнд үе ирсэн ч тэсвэрлэдэг. Сорилт нь хаана ирдэг юм бэ гэхээр өөрчлөлтөд дургүй. Гинэд шинжлэл ирэхээр ингээд удаан тасдаг. Тэгээ үхрийн ордны хүнийг өөрчлөх гэж яарчлуулах тусам тэд эсэргүүцэх нь л ихсэн. Тэгэхээр энэ дээр бас айгу бодолтой хандах хэрэгтэй байгааз. Тэрний оронд цумаараа ингээд энэ яагаад хэрэгтэй юм? Ямар ашигтай юм? Хэрхэн энийг аюулгүй хийх вэ гэдэг ингээд тайлбарлаад ойлгуулчих юм бол харин яг эсрэгээрээ үхрийн ордныхан маань хөдөлн шиг. За 5 дугаарт нь эрхшээгч гариг нь сур гариг. Энэ нь үхрийн ордны хүнийг үнс нь хаана байна? Тэндэл энерги нь ингээд урсгаж, тэндэл ингээд амжилтанд тогтдог гэж ойлгоноо. За тиймээс үхрийн ордтой хүн нэг зөвлөгөө авах хэрэгтэй. Ямар зөвлөгөө үхрийн ордтой хүн авах хэрэгтэй гэхээр өөртөөс ингэж асуух хэрэгтэй. Би юуг үнэт зүйл гэж үздэг вэ гэдэг асуултыг өөрөөсөө асууж тодруулах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр ингэж өөрөөсөө асууж чадваас бүх зүйл чинь маш ойлгомжтой болоод ирдэг. Яг үнц нь тодорхой болчих юм бол өөрийн чинь зорилго нь тодорхой болно, тийм үү? Тэгээд тодорхой болсон тэр зорилго дээр төвчээрс чинь маш сайн ажиллаж эхэлдэг байгаа. За цөмөрөө хайр ба мөнгийг харцгаая. Тэгэхээр хайрын тал дээр үхрийн ордныхан маань маш тогтвортой харилцааг хүсдэг. Маш түргэн эхлээ түргэн унтрах харилцаанд тэдэнд ерөөсө тохирохгүй. Тэд хайрлахдаа гой сайхан үгээр биш, халамжтай үйлдэлээр хайрладаг, санаа тавина, тийм үү? Анхаарна, хамтдаа байна. Бодит ингэж тус хүргэдэг. Үхрийн ордны хүнийг би хайртай гэдэг энэ үг нь ингээд би чиний амьдралыг амар болгоё гэсэнтэй баг утга нэгтэй байдгаа гэж цөмөр ойлгоход болноо. За тэгээд үхрийн хайрлах тал дээр ихэвчлэн 3 зүйл дээр төвлөрдгийг цөмөр мэдж авцгаая. Юу вэ гэхээр төвлөрдөг эхний зүйл нь юу вэ гэхээр би энд байна гэдэг мэдрэмжийг авах өгөх хэрэгтэй байдаг. За тэгэхээр үхрийн ордны хостой байх юм бол хостой хэлгэнэ штэ. Би чамтай хамт байна гэдэг үгийг. За өшөө дээрээс нь мэдрэхүй маш сайн ажилдаг, төвлөрдөг мэдрэхүй дээрээ. Тийм учраас үхрийн ордны хүнийг аюугай дулаан тэрвэрл дээрээ тэрвэрх, хамтдаа хооллох, түүндээ тухтай орчин бүрдүүлж өгөх юм бол маш хэрэгтэй, түүнд таарна. Яагаад гэвэл төвлөрж байгаа учраас. За тэгээ сүүлчийн төвлөрдөг чанар нь ямар чанар байна вэ гэхээр амлалтандаа тэр хүн хүрэх хэрэгтэй байдаг. Анхаарал тавихтаа тэр анхаарал нь чанартай байх хэрэгтэй байдаг. Тэгээд ярваа нэгэн эд зүйл хэрэгжилж зүүсэн ч гэсэн тэр тухайн цаг аваад зүүсэн бол тэр цаг нь хүртэл чанартай байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр чанар агадагааз ийм гол 3 зүйл дээр төвлөрдөг. Тогтвортой байдал, мэдрэхүй, чанар. Гэхдээ нэг чухал бас логик байна. Үхрийн ордны хүнтэй ингээд нэг хүнд ингээд итгэл алдчихл юм бол тэр итгэлэн дараа нь маш удаан сэргээгддэг. Бараг л хэцүү дээ. Яагаад гэвэл нэгдүгээр фиксэд тийм ээ тогтвортой гэж ярьсан. Өшөө дээрээс нь шороо мохоттой учраас газар элементтэй тийм үү? Нэг барьсан бол барьсан зүйлээ тавьдаггүй гэсэн юм системтэй байдаг байхгүй юу? Тиймдээч тэд ингээд худал үг, итгэл алдах, итгэл хугарахын үйлдэл ерөөсөө тэсвэрлэдэггүй. Айгу болгоомжтой харилцах хэрэгтэй энэ үхрийн ордныхонтойгоо. Тэгээ зарим үед тэднээс эзэмдэх мэдрэмж, атаархал бас гарч болдог. Гэхдээ энэ нь зөвхөн айдастай ихэвчлэн суурилсан байх боломжтой байдаг. Тэрнээс цаанаасаа бүр тийм атаархах ч юм уу эзэмдэх мэдрэмжийг сэтрээдэг, төрүүлдэг орд бол яг өөрөө цэвэр бол биш. Тэгээд яг энэ чинь ингээд хайртай зүйлээ тийм ээ алдчихвээ гэсэн юм хамгаалтын механизм нь ажиллахаараа ингэж илэрдэг. Тэгээ тийм үед тэдэнд ингээд буруутгалыг өөрөөсөө өгж болохгүй. Яг баталгаатай харилцааны дүрм хэрэгтэй байдаг. Яах вэ гэхээр цагаа товлж ярилцах хэрэгтэй. Амлалтаа биелүүлж явах хэрэгтэй. Үннээ ил тод хоорондоо ярилцах юм бол та нарын хоорондын харилцаа маш тогтвортой бат бөх байна. За тэгээд нэг жижиг зөвлөгөө өгье гэх юм бол үхрийн ордныхан маань маргаанд шууд ингээд хурдан орилохоос илүү дотор талдаа бас ингэж хааж орилох гээд дээдэг төрөлдөө бас ордог. Тэгэхээр
Үхрийн ордны хүн дууга байна гэдэг чинь тэр хүн ерөөсө уурлахгүй байна, ойрлохгүй байна гэдэг нь бухимдаагүй байна гэсэн үг ерөөсөө биш. Тэр асуудлыг тоохгүй байна гэсэн үг ерөөсөө биш байдаг байгаа. Тэдэндээс ингээд бодох хугацаа өгөх хэрэгтэй. Хугацаа өгснийхаа дараа яасан юм бэ, ийсэн юм бэ гэд асуугаад ярилцаж ойлголцох нь маш чухал байдаг аа. За тэгээд мөнгөний тал дээр тийм үү? Одоо үхрийн ордны хүн маань өөрийнх нь орлого нь тогтвортой өсөхийг зорддог. Тэгээд түргэн ашиг, өндөр эрсдэлтэй схемээс болгоомжлдог нь ерөөсөө буруу биш. Энэ бол тэдний төрөлхийн хамгаалалт. Чанартай зүйлд харин мөнгө харамлахгүй. Хямдхан ингээд нэг авто худалдаа хямдхан үнээр худалдаж аваад ганц 2 удаа хэрэглэж хайж яснаас маш чанартайгаар нэг удаа авна гэдэг сэтгэлийг тэгдэг төрлийн хүмүүс. Тэгээд үхрийн ордны энерги нь тийм үү бодит одоо актив дээр маш сайн одоо хоримтлал үүсгэх, үл хөдлөх хөрөнгө ч юм уу урт хугацааны төлөвлөгөө гаргах, тогтвортой хөрөнгө оруулалт тэрийг сайн баггүй юу? Гэхдээ бас нэг анхаарах зүйл бас байна аа. Юу гэхээр одоо эн чинь ингээд сур гарагийн таашаалын одоо дор байдаг тийм үү? Одоо энергийн дор таашаалын өндөр одоо энергитэй учраас одоо зарим үедээ сэтгэл дундуур үедээ бас өөрийгөө шагнаж байх хэрэгтэй. Энийг юусаа мартаж болохгүй. Яагаад гэхээр одоо өөрийгөө шагнаж энерги нь идэвхждэг. Гэхдээ шагналаагаад бас хитрхийх тансаглалд бас зарлагдаж болохгүй. Энэ зарлагыг бас эрсдэлтэй талаа гэж бас үзэж авч явах хэрэгтэй. За тиймээс одоо үхрийн заавчлаарай. За тиймээс үхрийн ордны хүнд тийм ээ мөнгөний одоо хамгийн зөв одоо формула бол чанар, нэмдэг нь төлөвлөгөө, нэмдэг нь хэмжүүр гэсэн үг. За жишээ нь цөмөр авч үзье л да. Тогтмол хуримтлал, тодорхой зорилго, тэгээд шаардлагагүй зардлаа өмнө нь тогтоосон дүрмээр барих. Ийм гоё жишээ байна. За тэгээд энэ маань сая явчлаа. За тэгээд цөмөрөө одоо сорилт тийм ээ. Сорилт нь ингээд ямар байна уу гэхээр давуу тал нь эхлээд цөмөр ярьцгаая сорилтоосоо илүү. За нэгдүгээр давуу тал нь дэвчээртэй, маш тууштай байдалтай тийм үү? Үхрийн ордны хүнтэй шууд ингээд гялцахгүй байж магадгүй нүдний ч өмнө. Гэхдээ нэг ихсэн бол ингээд дуусгана. Хоёрдугаарт гэвэл маш найдвартай, үнэнч зантай. Амьдралын ингээд бодит түшиг тулгуур болох чадвартай хүмүүс. Гуравдугаарт бодит шийдэл олж чаддаг хүмүүс. Хэцүү үе тулгарх юм бол яаж хийх вэ гэд практик гарц хайж чаддаг ийм том давуу талтай. За дөрөвдүгээрт нь гэх юм бол амт. Уучлаарай. Гой сайхны мэдрэмж. Тэгээд энэ зөвхөн хувцас дээр ерөөсөө биш. Орчин тийм үү? Тэгэд хоол, үнэр, мэдрэмж, чанарын стандарт гэдэг бүхэлд нь нөлөөлдөг байгаа. За тавд нь гэх юм бол мэдээж урт удаан хугацааны зорилгоо барьдаг. Энэ бол тэдний амжилтын хамгийн хүчтэй суурь байдаг байгаа. За одоо цөмөрөө сорилтыг харцгаая. Сорилтуудаар цөмөрөө юутай тулгуурж болох вэ? Манай үхрийнхэн гэхээр. За зөрүүдээ өөрчлөлтөд дурггүй тийм үү? Тэд өөрчлөгдөхгүй гэж баг муу санаатай юм шиг л харагдана. Тэгээд зүгээр аюулгүй байдлынхаа системийг хамгаалаад байгаа л тэр ерөөсөө байдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэдний муу санаа биш байхгүй юу? Хоёрдугаарт гэх юм бол тэд ингээд хит эзэмдэх гэдэг, хит хатуу талыг баримтлах гэдэг. Хүн дээрч тэр, мөнгөн дээрч тэд, ил зүйл дээрээч тэр юм ингээд алдчихаараа тийм ээ бүр ингээд аяавыг харамсдаг гэх юм уу да. Энэ дээр айгуу тийм хатуу хүүтэн байх гэдэг. Тэгээд гуравдугаарт болохоор бас ямар сорилт байх вэ гэхээр аюулгүй орчноосоо гарахгүй удах гэдэг. Одоо байгаа байдалтай байгаа л гэдэг. Одоо оршоол байдаг гэсэн үг. Тэгээд энэ үедээ байгаад ах юм бол юу асуудал үүсэх вэ гэхээр боломж ингээд харагдаад байхад одоо хөдөлгөөн нь удаашраад аюулгүй байдлаас гарахгүй тэр боломжийг атахгүй байх ийм сорилтод болох гэдэг гэсэн үг. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор одоо тансаглах зүйлд хит зарлагдах буюу одоо сэтгэл дундуур үедээ өөрийгөө эхлүүлэх үедээ бас хит их зарлагдах ийм эрсдэлтэй манд ийм магадлалтай шүү. За тавдугаарт нь юу ордгоо гэхээр гомдлоо дотроо удаан хадгалах гэдэг. Одоо үхрийн ордны хүм гэд хэлэхгүй бол асуудал байхгүй гэж дотроо
төвчин. Гэхдээ нэг л өдөр тесрэхээрээ хүндэрх гэдэг юм бас юм хэцүү тал бас байна. За энд ингээд гол санаа нь бас юу вэ нү? Яаж ойлгох вэ гэхээр үхрийн ордны хүчийг зөв чиглүүлэх юм бол тэгэд хамгийн тогтвортой, амжилттай ордуудын нэг. Харин уян хатан одоо байдал байхгүй байх юм бол өөрсдийнхөө хүчээр тийм ээ бараг өөрсдийгөө удаашруулчихдаг. Одоо ийм аюултай. Тимээс зөрүүдлэх биш, боттой мөртлөө уян хатан байхыг сурах нь хамгийн том давуу тал өсөлт болно. За одоо тэгээд практик хэсэг дээр цөмөрөө яах вэ гэхээр одоо та нартаа өгөх одоо 5 дэлгүүр тайлбарыг хүргэе. За нэгдүгээр болохоор том өөрчлөлтийг тийм үү хүсэж байгаа бол жижиг алхмаар хийх хэрэгтэй. Үхрийн ордны энерги нэг өдөрт бүхнийг эргүүлэхэд ерөөсөө оршдоггүй. Өдөр бүр нэг хувиар ахисаар байгаад хамгийн өвчтөн болдог. Дасгал хийх бол 60 минут гэж өөрийгөө шахахын оронд ердөө 10 минут тогтмол хийж явах хэрэгтэй. Нэг үгээр тийм ээ доктортой зуршил бий болох юм бол хамгийн том таслахгүйгээр яваад хамгийн том үр дүн амжилтыг хүртэх боломжтой. За хоёрдугаар дэлгүүр юу аах вэ гэхээр үнэт зүйлээ тодорхойл. Гуравдугаарт нь болохоор биеийн арчилгаачин өөрийн чин сэтгэлийн тэнцвэрийг барьнаа. За дөрөвдүгээрт нь харилцаанд мэдрэмжээрээ үгээрээ илэрхийлэх хэрэгтэй. За хамгийн сүүлд нь болохоор мөнгө, хуримтлалт, урт хугацааны төлөвлөгөө. Яагаад гэвэл үхрийн ордны хүн тийм ээ эрсдлээсээ айхан одоо илбэг гэхдээ мэдээж нь бол зөв. Гэхдээ тэглээгээд ингээ хөдөлгөөнгүй байж юусоо болохгүй гэсэн үг. Уян хатан байцгаах хэрэгтэй. За та нартай өгж байгаа зөвлөж байгаа информац маань тийм ээ одоо энд ингээ бичсэн байна. Энэ информацийг хэлж явбал та нарын энергид маш сайн нийцнэ. За би одоо энд хэлж өгье. Би өөрийн үндсэнийг мэднэ. Би доктортой байдлаараа амжилтаа бүтээнэ. Миний хөдөлмөр үр дүнгээ өгч байна. Би хайр, элбэг дэлбэг байдлыг тайван хүлээн авна. За тэгээд одоо ийм сайхан өгнүүдийг, өгсүүдийг, информацийг хэлж агаарай. Та бүхний өсөлт маш том өсрэлт байх болно. Тэгээд хэрвээ энэ тайлбар, энэ хичээл, энэ лекц өөрт чинь хэрэгтэй байсан бол subscribe дараад, лайк дараад, тийм ээ, шеэр хийгээд дараагийн ордуудынхаа тайлбаруудыг хүлээн аваарай. Бүгдээр нь баярлалаа. Дараагийн бичлэгээр иргэн уулзцгаая. Баяр таа.